Ойрд аним үзгээл ямар ч аним болтгүй байжгаад нэг бичлэг болсон нь Grimix-ийн миний амьдралын шилдэг 10 аним гээд энэ бичлэгээс миний үзсэн аним болохоор Jigsaw-ийн 8 дугаар байранд бол миний хамгийн дуртай анимуудын нэг болох Ore Monogatari орсон. Monogatari энэ дуун бүр янзын төхөө. за тэгээд бичлэгтээ орцгоё. Дунд сургуулаа төгсөж байгаа хүүхдүүдийн зураглалаар манай аним маань эхэлж байгаа. Тэрэн дунд харагдах хамгийн том биетэй энэ залуу бол манай анимын гол дүр Takeo. Хүүхдийн дунд нэлээд алдартай. Мэн хүн гэл тоохгүй ядаж краштай сэтгэлээ ичлээ даа гэд гүйж идий. Тэгсэн чинь тэр краш нь өөр хүнд сэтгэлээ ичлээ гэж дий. Харин тэр залуу нь болохоор манай хүний хамгийн сайн найз нь Sunakawa. Царайлаг залуу гэдэг удаач. Мэн царайлаг залуу тэгээ зөвшөөрөхгүй. Би чам дургуу гэж бүр хоёулын хөшөө олгаа ичнаа. Ерөнхийдөө бол манай царайлаг залуу багасаа л өгтөө дундаад дандаа л би чам дургуу гэл тэр сэтгэлээ ичлээд байгаа хүмүүс нь дандаа манай том зоологийн краш нь байдیں۔ Тэгсэн ч тэр хоёр салахгүй сайн найзууд. Шинэ сургууль руугаа тэр хоёр явж байхад нь хүмүүс хараад замдаас хов баснаа. Мэн чин сургууль руу чамаг хүлээгээд зогсож исэн чинь хүмүүс миний царайн сайж маяг дараа нь цагдаа үрж ирсэн энд сургуулийн урд амар царайд хүн зогсож ирсэн хэрэгээр ирлээ гэж харсан. Тэгэл автобусын суугаа явж байхдаа кул найзгаа хүн суудал тавьж өгч байгааг нь хараад дөөрөх гэж үзээд нэг үгэнд суудал тавиад өгсөн чинь тоодгүй. Тэгэл гинт манд царайлаг залуу тэнд нэг юм хартаа гэж хэлсэн чинь мэн том залуу уурандаа очивол ингээд анхны харсаар дурлж өрхөж байгаа маач. Тэгвэл нэг нөгөө хулгайч их чинь цагдаа дээр явж өгөөд олон хуцаа таран ганц чанаас унагчаад яваад өгнө. Маргааш нөгөө охин чинь талархлаа илэрхийлэх гэд хүрээд ирж. Тэгсэн чинь манай царайлаг залуу чинь саад олохгүйгээр гарах гэсэн юм яасан би хайдлаа гэсэн чинь. Нөгөө охин чи явуулдаг шүү. Тэгэл мань хүн дахиал гэж бодож байгаа шүү дээ. Харин мань хүн ялуу авчирсан байлээ. Тэгээ сайхан идэж агаад гэрлүүгээ харьцгааж байгаамаа. Маргааш нь тэгээ дахиад уулзж байгаа. Нөгөө охин чинь утсаа мартсан гэд өнгөхөр цуг явж байгаа. За одоо нэг даншрамт хэлчихье заяа. Энэ охин манай том залуунд сайн уухгүй юу? Тэрийг нь мэдэхгүй тэгэл мань хүн сайн охин болохоор найзтайг нийлүүлнэ гээл хөлдөө зэрэл яваад идэв. Хараад хахад царайлаг залуутай чөлөөтэй ярьж мэрэл. Харин мань хүнтэй болохоор ичиж өгөх гээ. Энийг харалтгүй өөдөөс нэмэг царай гараад ширтээд байгаа юм чинь иччих нараагүй ч тийм. Тэгснэ ичж байгааг нь хараад царайлаг залуу сайн байг шууд ботчих байгаа. Тэгээд бас царайлаг залуугийн магтсан хамгийн анхны өхөн гэж бодчих. Тэгээл үз чинь ардаас нь бүр хар хурдраа гүйж ирэл амьсгаад ч үгүй. Яасан бэ гэж чинь мэйл хаягийг авах гээд хүрээд ирсэн. Энд чинь сараад гэхэд царайлаг залуу биш өөрийнх нь мэйл хаягийг авах гээд байгаа юм л. Гэсэн ч минь хойлохгүй шүү дээ. Харин ч бүр царайлаг залуу тийм сайн байхтаа гэж бодож байгаа байхгүй. Сайн охин болохоор заавал дийлэлтэндээ гээл. Тэгээд мань хүн нэг юм бодноо. Мань царайлаг залуу одоо ямар охин сонирхт юм болоо гэд. Тэгээл гэртнөөч асуунда. Өргөнөө туранхаа юу намхан нөө өндрөө гээл. Тэгснээ баахан одуудын жүжигчингүүдийг сонгуулж монгуулаад. Царайлаг залуу болохоор спортлог байвал зүгээр хичэлдэг. Чүр охин хүүхэл сонирхт юм уу юм уу? Дандаа үерхэх саналаас татгалцдаг үлдцтэй гэл. Маргааш нь чатлаад уулзахаар болно. Мэн том залуугийн төлөвлөх болохоор энэ хоёрыг нийлүүлэх болохоор нэг царайлаг залуугаа дагуулад очиж байгаа. Тэгээ ганцаараа идэж суугаал. Царайлаг залуу уух юм авчирхаар явахтана. Найзыгаа магтаал, санал болгоол, тусч мусч гээл юу нэл амар магтана. Тэгсэн чинь мань нэмэгтэй ойлгохгүй. Яриг нь дагуулаад толгоо тохиолъё. Тэгэд нэг утгагүй замсалгаал баяртай гэвжсэн чинь дээрээс нь амар том төмөр үнж шүү. Мань хүн амар хурдтай очиж гүйж тэр төмрийг барьж зогсоод юм. Бараг хаалт маш. Нүтэн улаанаар эргээл нэг юм бодож байгаа хөөх. Би дандаа ард нь үлддэг болохоор л
тоогддгүй юм байна гэж бодож байгаа. Бараг дийлэхгүй бицэрка байжсэн чинь найз нь хурж ирж зуур үлцөөл. Ард нь самаг чадлаараа өргөж байгаа крашаараа л тэгэл хүч оруулах тэр төмрийг нь аваад шидчихв. Шалбарсан байснаа шархны лин тэр наалгуулсан давар манраад хариг замдаа шонгийн мод хашаа гэл муу усны нөхрөө наал машин дайруулж өгч гээл. Маргааш нь тэгээд уулзахаар болтлоо. Нөгөө охин чинь царайлаг залууд ирэхгүйгээр хоёулаа алгүй. Нөгөө охин ч бүр хамгийн хөөрхөн дөрөв тавьсан хурцж байгаа. Ингээд хараад өөрт нь сайн хэлтнийл тогтчил манай хүн тэгэл хөлдөө царайлал. Нөгөө л найзгаа санал болгоол хизээч араар тавихгүй үнэнч мөнч тусч багасаа найзлсан болохоор би баталж хэлнэ мэлэн гэл. Ямар ч хүн харсан ойлгохоор бүр тис хөлдөөгаа явцдаг. What the fuck. Тэгэл ойлгомжтой мань нэмэгтэй юу ч тисхөө тэгэл нулимс тусгуулж байгаа. Тэгэл мен том залуу ч хөшч өргөн шүү дээ. Мен том залуу муурт хаац хэрэг байхгүй л дээ. Мен том залуу чинь найз дээр очиол бүгднийг нь хэлж байгаа байхгүй юу? Ягаад чамааг ярьсан чинь тэр өөлч баа гэл. Тэгээд царайлаг залуу чи ойлгохгүй тэр чам сайн штэ гэж шууд хэлжтэй. Царайлаг залуу мэдчихлээ юм л та. Тэгж хэлсэн ч мен том залуу ойлгохгүй. Бүр хичнээн хэлсэн ч идэхгүй бүр. Тэгээд царайлаг залуу бас хэлж байгаа байхгүй юу? Намайг ягаад өрхөг саналаас дандаа татгалцдаг байсныг хэлэх үү гэл. Найзыг маань нумуулчаагаа үнтэй юу гэж би тэгэл өрхөө явах үдэ гэж хэлтий. Өнгөрсөн амьдрал дээр сайн гээ явж исэн нөхдүүд нь дандаа л хутрахаар муулдаг лээсэн юм байна. Респект царайлаг залуу. Тэгсэн чи идэхгүй заавал чихээрээ сонсч идэх гэдэг. Үүнтэй зэрэгцэн нөгөө охин чинь хүрээд ирнэ. Тэгэл нуугт гээл орон доогоор тэгэл юу гэж багтах. Тэгээд манай охин чинь хурж ирэнгүүтээ царайлаг залуутай яриад би дэрэгдэн өөлөө зүгтаачлаа. Уулзах болгонда чамаа санал болгоол төөрөө утгаараа надаас татгалцаад байгаа юм шиг санагдаад. Тэгэл тэсэхгүй үйлсэн. Тэгэл царайлаг залуу чинь амын сугалтал сайн гэдгийг хэлүүлээл нөгөөд чинь идэхэл гараад ирнэ. Ямар ч сүртэй гарч идэв. Тэр хоёр тэгэл би бидээ сайн гэж хэлээл тэр хоёр үерхэж эхэлж байгаамаа. За ингээд анимийнхаа эхлэл хэсгийг танилцууллаа. Цаашаага нэлээд их юм болдог адал явдалтай хөгжилтэй нийтмийн төрлийн аним байгаа. Дүрийн хөвд сайн сонссончлан царайлаг залуу гээл нэлээд үнэнч нөхөрлөлттэй хөөх аним байгаа. Драмаас болон нийтмийн төрөлд ордог аним байгаа. Бас нэмж хэлэхэд минийхээ ижиг дагараа гэдэг.